Сайн байна уу хүүхдүүдээ? Хоёрын өвөсний старт дэлгэцтэй хамтран бүтээлгүй онцгой нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гэхэд бэлэн боллоо. Гой сургамжтай үлгэр ярьж өгөхөөр Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуу оруулагч жүжигтэн их туяа багш минь хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу агшаа? Амар байцгаана уу хүүхдүүдээ? Амар байна уу агшаа? Өнөөдрийн дугаар Амила цэцэрлэгийн Инжармаа багштай ахлах бүлгийн хүүхдүүд хүрэлцэн ирсэн байна. Агшаа та өнөөдөр би нарт ямар үлгэр ярьж өгөх вэ? За өнөөдөр багш нь хүүхдүүдтэй маргааш гэдэг үлгэр ярьж өгье. Эртээ урдын цагт сармагчин мэлхий хоёр амьдарч байжээ. Сармагчин мэлхий хоёр нэг их бороотой өдрөө бие биенийгээ даарсныг гайхан сууж гин. Сармагчин ханиалгана. Мэлхий вааг дуугарна. Тэд бороонд норж хуйтанд хурч ядрахын зовлон бишгүй л амссан ч. Тэгээд хоёул маргааш модны холцоор дулаахан байр барий гэж тохиролцжээ. Тэгтэл маргааш нь нар гарч халуу шатлаа. Гэтэл сармагчин модны оройд гарч наранд биеэн зүүрмөлөн хэвтэн гэв. Сармагчин бас л наран эвэр газар налайдас суугаад боссонгүй гинэ. Мэлхий гинэт сансан юм шиг модны дээрээс үсрэн бууж санаа алдан. "Найз минь ээ, би чинь ямар вэ?" гэж асуусанд сармагчин "Би ч дангил да" гэж гин. Тэгвэл хоёулаа гэрээ барих юм биш үү? Гэхэд сармагчин "Заавал өнөөдөр гэдэг нь ямар учиртай юм бэ? Маргааш л барьчихъя да. Маргааш хоёулаа амжин штэ" гэж хэлж гин. "Одоо юм дулаахан байхад байраар яах юм?" гэж хэлж. Гэтэл мэлхий нэрнч тийм дээ. Маргааш л хоёулаа гэрээ барьчихъя гэж бодож гин. Тэгээд тэд өдөржингөө нар харж бахархан суув гин. Гэтэл орой тийшээ ширүүн буруу ороход мөн л модны нөмөр бараадан хүйтэн чигэнд жихүүцэж сармагчин ханиалгаж мэлхий вааг дуугарн суув гин. Тэгээд маргааш л дулаан гэрээ босгоё гэж хоёулаа ахин тохиролцож гэлээ. Маргааш өглөө дахин нар мандаж сармагчин модны оройд мэлхий наран эвэр газар налайн суув гин. Сармагчин өчигдрийнхөө яриаг сануулсан боловч мэлхий татгалзаж "Ямар дэми юм ярина вэ? Ийм сайхан өдөр гэрээр яах юм?" гэж хэлж "Маргааш л аваахаа босгоё" гэж хэлж гинэ. Тэдний энэ яриа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа гин. Тэгээд л бороо орж хүүтрэхэд нөмөр бараадан сармагчин ханиалгаж мэлхий вааг дуугардаг хэвээрээ гин шүү хүүхдүүдээ. За хүүхдүүдээ үлгэрээ ойлгосноо? Ойлгосон. За ямар амтан гарсан бэлээ? Сармагчин мэлхий хоёр. Сармагчин мэлхий хоёр. Яагаад маргааш гэдэг хүүхдүүдээ? Залхуураад. Оо зүйтэй. Залхуурахаар яасан? Маргааш гэрээ баригээд хоёлаа бороонд нороод даараад сармагч нь ханиад хүрсэн тийм үү? Тэгэхээр хүүхдүүдээ залхуурч болохгүй тийм үү? За та хэд маань залхуурдаг билүү? Залхуурдаг уу? Хаяа залхуурчдаг. За тэгэхээр хүүхдүүдээ залхуурч болохгүй байх тийм үү? Монгол ардын үлгэр маань хүүхэд багчуудад маань хүн хүнээ хайрлах, аав ээжээ хүндлэх, найз нөхдөд хайрлах гэд хүмүүжил, ёс зүйд нь үнэтэй хувь нэмэр оруулдаг юм аа. Гой сургамжтай үлгэр ярьж өгсөн багштай баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийн маань дараагийн болон эхэлж байна. За хүүхдүүдээ сая бүгдээрээ ямар үлгэр сонслоо? Ямар нэртэй үлгэр үлээ? Маргааш. Бидний сонсон үлгэрээр ямар дөрүүд гардаг үлээ? Сармагчин бас мэлхий гардаг. За сармагчингээ хэн гэдэг үлээ?
Ран гэдэг мэлхийг нь кра гэдэг нэртэй. Энэ хоёр яадаг вүлээ? Юу хийдэг вүлээ? Байшин баригд. Байшингаа барьж чадлаа. Яагаад чадаагүй вүлээ? Бороо ороод байсан. Дээрээс нь яалаа нартаа өдөр гарсан ч байшингаа барьлаа. Бариагүй. Яагаад бариагүй вүлээ? Оо, ийм халуун байхад юу байшин барьдаг? Залхуур саргаа байшингаа барьж чадаагүй тийм ээ? За, тэгвэл өнөөдөр бүгдээрээ маргааш гэдэг үлгэр дээрээ гардаг сармагчин мэлхийн хоёрыг багштайгаа хамтдаа уурлах нэ. За, сармагчингаа бүгдээрээ багш нь бэлдсэн байгаа. Хамгийн сүүлд хийж дуусныхаа дараа сармагчин юун дээр амьдардаг вүлээ? Юун дээр амьдардаг вүлээ? Оо, модны мөчөд амжид явдаг тийм үү? За, ингэж тоглох нэ. За, мэлхийгээ хийж дуусангууд хараа. Мэлхий юу гэж дуурдаг вүлээ? Оо, ваг гэж дуурдаг тийм үү? За, одоо бүгдээрээ ширээлүүгээ хард суугаад багштайгаа адилхан бүтээлүүдээ хийцгээе. Зөөлхөн суугаарай юм бүгд. За, сармагчин юм болох нэ. За, хийгээд эхлэе бүгдээрээ. За, мэлхийнийхээ эхлээд юуг наах вүлээ хүүхдүүдээ? Оо, зөв. Нүдийн наа. Нүдийн наасныхаа дараа эсгий балаа ашиглаад хамрын нүх хацрыг бодох нэ. За, мэлхийгээ хийж байгаарай. За, сармагчингийнхаа эхэлж юуг наах ёстой вүлээ? Оо, биен дээр нь юуг наах вүлээ? Оо, гидснийхэн шар хэсэг юм уу? Энэ юу вүлээ? Оо, толгойг наагаад мөн хошуу хэсгийг наагаад эсгий балаараа ам хамрыг бодно тийм үү? Энэ юу вүлээ? Толгой энэ юу вүлээ? За, сүүлийн битгий мартаарай. За, бүтээлээ хийж болно. Хүүхдүүдээ бүтээлээ хийгээд дууссан уу? За, мэлхийн хийсэн хүүхдүүд багштай хүрээд ирдээ. За, багшны хийсэн бүтээлийг харъя. За, бүгдээрээ хийсэн бүтээлээ бид нарыг үзэж байгаа найзуудаа харуулчих. За, цаашаараа зогсож. За, ингээд зогсож. За, тийм цаашаараа зогсоорой. За, бүгдээрээ мэлхийгээ яаж тоглох вэ? За, мэлхийн яаж дуурдаг вүлээ?
Ваг гэдэг дуурдаг. За мэлхийнийх нь хэл нь яаж хөдөлдөг вэ? За үлээгээд үзүүлчих. За баярлалаа. За мэлхийн эс найзуудтай баяр хүргэе. За маш гоё болжээ. За мэлхийнийх нь суугаарай. За одоо сармөгчээс хүүхэд багштай гараад ирээрээ сармөгчөө. Оо ямар гоё юм бэ. За ингээд найз барьчих. За та нар ямар бүтээл хийсэн бэ? Ямар амьтан хийлээ? За сармөгч нь яаж тоглодог вэ? Сармөгчийн гараа. За эргүүлээд харуулчих. Оо ямар сахилгагүй сармөгчингууд вэ? За сармөгчийн эс найзуудтай бүгдэнд нь баяр хүргэе. За баярлалаа хүүхдүүдээ суугаарай. За баярлалаа. За хүүхдүүдээ өнөөдрийн бидний хамтдаа хийсэн бүтээлийг сонирхон үзсэн найзуудтай баярлалаа. Баяртай. Ухаан цавхар нэвтрүүлэлтэд хамт байсан хүүхэд багчуудаа баярлалаа. Түр баярлалаа.